Дэлгүүн бол манай эгчийн хүүхэд байхгүй. Хань бит хоёр бас хоёулаа спортоор хичээлдэг байсан. Утгаараа намайг аягүй сайн ойлгодог. Тэгэхээр манайх бол ерөөсөө нэг спортоос салшгүй холбоотой салдгүй тийм нэг л гэр бүл байна да. Энэ хотоор Эрдэнэт гэдэг энэ үйлдвэрээр бахархгүй байхын аргагүй л дээ. Түмний нэг зураг контент. За намайг Санжаа Жамцын Алтан туяа гэдэг. За би Дорнот аймагт төрсөн. Эрдэнэт хотод бол 78 онд ирсэн. За ер нь бол яг Эрдэнэт хотын иргэн гэж өөрийгөө боддог. Би Бие тамирын дээд сургуулийг төгсөж багш дасгалжуулагч мэргэжилтэй болсон. За тэгээд Эрдэнэт үйлдвэрт 99 онд Эрдэнэт үйлдвэрт багш арга зүйч ажлыг өнөө хүртэл хийж байна. Гэхдээ манай аав бол өөрөө бол өвөр хангаав. Манай аав хилийн цэрэгт одоо офицер гэдэг хүн байсан. Тэгээд яг хил дагаа Сүхбаатар Дорнот чой болсон гэд хилээр явж байгаад тэгээд энэ Эрдэнэт үйлдвэр гэдэг ийм үйлдвэр баригдах гэж байна гэдэг одоо даалгавраар тэгээд Эрдэнэт хотыг одоо нэг хамгаалтын бүсийн ажилт нь бол цэргийн ангид ирж ирсэн анх. Аав ээж хоёр манайх 78 онд нүүж ирсэн Эрдэнэтэд. Манай ээж бол Орос иргэн. За аав маань Монгол. Тэг яг нь ер нь бол би Монгол иргэн. Иргэншил маань Монгол. Тэгээд яг дунд сургууль бол Орос сургуульд сурч ирсэн. Тэгээд ер нь бол яг зүгээр тэмцээн уралдаан одоо нэг өөрөө спортын хүн болохоор улсаа төлөөлж тэмцээнд их оролцдог байсан. Тэгээд ер нь бол одоо мэдээж Монгол иргэн, Монголд амьдарч байгаа. Гэхдээ би Орос школтой, Орос цустай. Тэгээд тийм учраас би ер нь бол Орос иргэдийн дунд орохоор Орос хүн шиг болчдөг. За монголчуудынхаа дунд болохоор мэдээж Монгол гэдгээрээ ингээ ажиллаж амьдарч байгаа. Эрдэнэт хотын хүүхэд гэдгээрээ би бол өөрийгөө маш их азтай гэж боддог. Ер нь бол ихч ах хоёр маань бол нэлээд бас сургуульд орсон, дунд сургуульд сурж байхдаа ирсэн шүү дээ Эрдэнэтэд. Тэгээд одоо тэдний ярьж байгаагаар бол бас хүүхэд нас нь яг хил дагаад ингээд өнгөрсөн болохоор бас нэлээд хүнд хэцүү тийм амьдралыг туулцгаасан юм билээ. Манай ээж одоо Оросоос шууд одоо ингээл хөдөө орон нутг руу ирж исэн. Тэгэл ээжийн ярьж байгаагаар бас амьдрал бас хэцүү ч үедээ хэцүү байсан. Тэгээд их чах нарын бол хүүхэд нас бол ерөөсөө л тэр цэргүүдийн дунд тий цэргүүдээр харуулдаг тий хүүхдүүдээ манайх тэгээд хил дамжиж янз янзын аймагт очдог. Тийм тогтсон газаргүй тийм амьдралтай байсан юм шиг ба манай их чах хоёр бол. Би бол Эрдэнэтэд ингээ сууршаад ингээ ирсэн. Тэр утгаараа Эрдэнэтийн одоо дөнгөж нөгөө баригдчихсэн үе болохоор одоо ингээд эргээд санахад хүүхэд нас маань нэг тийм гоё цэвэрхэн хотод тийм хэцэгцтэй. Тэгэл бүх юм ингээд шинээр тэгэл сургуулийн жишээ нь одоо спортын байгууламжийн жишээ нь яг нэг тийм дүр төрхөнд бодогддөг юм хүүхэд насн дээр. Намайг 6 настай байхад аав маань өвд болсон. Тэгээд ээж бас 3 хүүхэд өсгөн. Тэгээд өөрөө Оросын иргэн гэдэг утгаараа тэгээд ер нь бол бас өөрт нь бол хэцүү үе байсан. Гэхдээ бол би бол тэрийг бол мэдэхгүй л хүүхэд байсан болохоор. Тэгээд нөгөө Орос сургуульд сурч исэн хүүхэд чинь тэгээд ойрхон ер нь бид нар ээжтэйг ингээ Орос явдаг байсан. Орос руу яваад ирэхээрээ ер нь тэгээд их л сайхан жаргалтай л хүүхэд нас байсан гэж би боддог шүү дээ өөрийгөө. Тэгээд тийм ер нь их азтай Эрдэнэтэд амьдардаг. Дээрээс нь ингээд 100 болгон амралтаараа Орос руу явдаг. Тэгэхээр одоо их л сайхан аз жаргалтай л байсан. Манай ээж чинь гэрээсээ айлын баг дээрээ 4 их чахтай. Тэгээд одоо бол яг өөрийнх нь төрсэн их чах нар бол байхгүй. Гэхдээ одоо нөгөө их чах нарын хүүхдүүд бол байгаа. Тэгээд одоо ээж бол Орос руу яваад бас дүүнэртэйгээ уулзах. Одоо тэр мөч нь бол ер нь бол багасаад байгаа.
бас өндөр настай болчлоо ээж маань. Гэхдээ бас яг хөө ихч дүүндэр ах дүүндэр энэ байдаг гэдэг утгаараа бид нар бас жоохон сэтгэл маань тийшээ бас байдаг. За манай ахыг Андрей гэдэг. Эгчийн маань Анна гэдэг бас үйлдвэрт олон жил ажилласан. Ах маань Белазын жолооч байсан. Эгч маань бол одоо хүний нөөц буюу одоо хэвлэх үйлдвэр болон хүний нөөцийн хэлцэд ажиллаж байсан. Эгч ах хоёр маань хоёулаа бас Монгол нэртэй, Орос нэртэй. Ээж маань Орос нэрүүдийн өгсөн гэсэн, аав маань Монгол нэрүүдийн өгсөн. За яг нэг цаг хугацааны хувьд эгч ах хоёрыг баг байхад бас улс төр юу гэдгийг те энэ юу байдал жоохон хөнгөн байсан. Тэгэхээр нөгөө Оросын иргэн байх нь ашигтай юу, Монгол иргэн байх нь ашигтай юу гэд тухайн үед эгч ах хоёрыг бол Оросын иргэн болгосон юм билээ. Тэгтээ эгч маань одоо бас одоо нэг 10 жилийн өмнө иргэншлээ сайлсан. Монголын иргэн болсон. За үнэхээр Монголд бол Монгол иргэн л амьдрахад арай бас нэг саад бэрхшээл нь бага юм байна гэдэг утгаараа Монголын иргэншлээ авсан. За ах маань бол одоо Оросын иргэн байж байгаа. Тэгээд саяны 3-4 жилийн өмнө уйд болсон бас. Бөмбөгтэй спорт волейбол руу нэг орох шахсаа. Ер нь бол усын спорт руу яаж орсон гэхлээр 10 настай байхад манад биеийн тамирын хичээл гээд Орос сургууль биеийн тамирын хичээл гэж орж илаа. Тэгээд 3 дугаар улиралд биеийн тамирын хичээлийн одоо яг заалны хичээлийн оронд бассейн орноо гэд. Тэгээд тухайн үед их л дуртай. Одоо 86 онд шүү дээ. 86 онд анх биеийн тамирын хичээлээр бассейнд орж илаа. Манай бассейн ч 83 онд баригдсан. Тэгээд биеийн тамирын хичээлд ороод яг бассейны багш маань нэг Алеников гэдэг нэг Орос багш байсан. Тэгээ ангийнхнаасаа одоо хамаагүй л илүү хурдан сураад исэн юм шиг байгаа. Чи их авьяастай хөхт юм байна. Чи биеийн тамирын хичээлээс гадна одоо энэ спортоор хичээллээ гэд анх зөвлөсөн. Усын спорт руу яг бэлтгэл хийж тамирчин болох явцад волейбол руу орох юм уу гэд энэ одоо бас спорт хөтөлбөрийн волейболын багш бас нэг Орос багш байсан. Веснянка гэдэг. Олон жил манай спорт ордонд ажилласан волейбол. Тэгэл бассейнад хараад ингээл гарахад л үүдэн зогсож идэг гэсэн. Чи волейболын тамирчин болооч ээ гэд. Тэгээд бүү би усын спорт дуртай гэд. Гисээр байгаад усын спортоор хичээлсэн. Түүнээс бол яах бас волейбол руу нэг орох шахсан. Тэр штэ ер нь бол нэг бассейнд нэг 6 багш байсан. Тэрний нэг нь Монгол, бусд нь Орос багшаар эхэлсэн юм байлээ 83 онд. Тэгээд яг бид нарыг бол яг тамирчин болоод ирж байхад нэг 3 Монгол багштай болсон байсан. Тэгээ нэг 4 Орос багштай ингээд бас монголчууд суралцаад хамгийн анхны багш маань Дэлгэр сайхан гэдэг багш байсан. За тэрнээс хойш бол тэгээд монгол багш нар одоо заалгаад сургаад тэгээд нэг ажилласан багш нар байгаа. За яг албан ёсны бол улсын аварга шалралт тэмцээн 93 онд болж исэн. Яг тэрнээс өмнө бол улсын аварга гэж нэрлэгдэхгүй олон хотын аварга энэ гэж байсан. Одоо яг 83 онд анх бассейн ашиглалтанд ороод Эрдэнэт анхны бассейнтэй болсон. За тэгээд 86 онд Улаанбаатарын төв бассейн ашиглалтанд орсон. Тэгээд тэрнээс хойш бол яг Улаанбаатар Эрдэнэт гэдэг нэг юм хот, хоёр хотод л одоо бассейнтэй байлаа шүү дээ. Тэгээд нэг хэсэг зүгээр олон хотын аварга шалралт тэмцээн гэж явж байгаад 93 онд анхны албан ёсны улсын аварга одоо хийгдчихсэн. Монголын улсын спорт сонирхчдын холбоо гэж байгуулагдаад тэгээд тэмцээнүүд явагдчихсан. Тэмцээнд оролцоод манай Эрдэнэтийн хүүхдүүд бол мэдээж бас 83 оноос хойш үйл ажиллагаа тасралтгүй явагдсан гэдэг утгаараа Эрдэнэтийн хүүхдүүд бол хамаагүй илүү байсан. Амжилт айгүй хурдан агчээсэн. За тэгээд Орос багш нар байсан болохоор улаан өдрөө их аягүй хамтарсан тэмцээн уралдаанд их явдаг байсан. Тийм учраас одоо амжилт бас өндөр байсан. За манайх чи улсын спортч нэг онцлогтой. Одоо юу гэдгийг чөлөөт жудо бол улсын аваргаас 1 медаль авдаг бол манай улсын спортчин төрөл болгондоо, зай болгондоо медальтай. Тэгээд одоо нэг тэмцээнээс нэг 5-10 медаль авна. Тэгэл одоо тэр болгонд чинь аварга гэдэг юу штэ.
одоо цол хэрэг мөрдөж байгаа гэдэг утгаараа одоо нэг жилдээ л одоо 10 хэдэн аваргын алтан медаль авч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо би яг хэдэн удаагийн аварга гэж тоолж мэдэхгүй, хэлж мэдэхгүй байна. Рекордыг айгүй олон жил эзэмшиж байжгаад тэгээд одоо сүүлийн нэг 10-аад жил одоо хүүхдүүд айгүй мундаг сайн болж байна. Тэгээд 10 жилийн өмнө рекорд манд эвдэгцээ. 100 метрийн өврөөр даллах сэлэлт минут 02 гэсэн амжилт байсан. За тэрийг маань инх хүслэн гэдэг нэг Улаанбаатарын тамирчин эвдэж. Тэгээ одоо бол инх хүслэнгийн рекордууд нэлээд бас олон төрлөөр байгаа. 94 онд Хирошимын Азийн наадамд явсан. Хирошимын Японд болсон Азийн наадамд. За тэгээд хамгийн анхны тэмцээн би тухайд ч одоо оюутан байсан. Ер нь гадаад руу бараг гарч үзээгүй. Тэгээ анх одоо тэмцээнд олон улсын тийм том тэмцээнд оролцоод. Тэгээд яг уу миний хувьд бол медаль аваагүй. Гэхдээ зүгээр өөрийн хувийн амжилт ахиулаад тэгээд анх удаа 50 метрийн бассейн гэдэг юмд орж үзчихсэн 94 онд. За тэгээд 50 метрийн бассейнд хувийн амжилтуудаа одоо шинжилэн тогтоож. За тэгээд тэрнээс хойш бол ер нь бол манай улсын спортын эмэгтэй тамирчдын одоо цаг рекорд амжилтууд бичигдэж эхэлсэн. За 2000 онд Сидней Олимпиад Австралид болсон. За Австрали улс чинь үндэсний спорт нь усан сэлэлт. За тэгээд усан сэлэлтээр одоо хөгжиж буй орнуудад цагаан хуудас тараасан юм бэл. За тэгээд тэр оронд нь бол манайх орсон. 2 цагаан хуудас өгсөн, нэг эмэгтэй тамирчин, нэг эрэгтэй тамирчин. Тэгээд дасгалж уулагчгүй харамсалтай нь. Тэгээ ингээ 2 тамирчин сонгон шалгуулалт явагдсан. За улсын хэмжээнд сонгон шалгаруулалт хийгдээд тэгээд эмэгтэй тэр нь бол би, эрэгтэй тэр нь бас манай хангар спорт клубийн одоо манай спорт ордны арга зүйч гал удрах гэдэг багш маань бас тэмцээд тэгээд бид хоёр анх Сидней Олимпиад оролцсон. За тэгээд тухайн үед бол би Эрдэнэ төвлөртөө ирсэн ажилтан болсон байсан. Өөрөө багш байсан. Сонгон шалгаруулалт яг тамирчтай зэрэгцээд бүгдээрээ одоо энэ Олимпийн хорооныхан ирсэн байсан. Тэгээд яг тэдний нүдэндээ сонгон шалгаруулалтанда үнэхээр ингээд 3 төрлөөр илүү болцсон байсан учраас би тэр цагаан утсын эрхийг аваад явсан. Одоо тамирчин хүний хамгийн их мөрөөддөг, хамгийн их хүсдэг одоо тийм том сайхан том наадамд оролцсондоо бас маш их баярлж авдаг. Тэг ер нь бол маш өндөр сэтгэлтэй байсан. Ер нь одоо тэр тэмцээнд чинь дэлхийн хамгийн шилдэгүүд очиж байгаа шүү дээ. Тэгээд бид нар бол мэдээж одоо хаанч хүрэхгүй ойлгомжтой. Тэгээд медалийн одоо юу гэдгийг тавцсан гэдэг бол маш хоол бай. Тухайн үед бол. Тэгээд бид хоёрын зорилго бол зүгээр ерөөсөө усын спортоор одоо Монгол улсад усын спорт хөгжиж байгаа юм байна гэдгийг л харуулах тийм зорилготойгоор л явсан байхгүй юу. Бид нар одоо тэр хамт Олимпиад оролцож исэн манай Монголын баг тамирчид бол одоо жудо чөлөөт гэдэг одоо мундаг тамирчид бол байсан шилдэг. За бид нар яг тэднэртэйгээ зэрэгцээл Олимпийн бааз дээр бэлтгэлд гарч исэн. За сэргэлтийн бэлтгэлд орсон. Дараа нь Олимпийнхаа багтай Олимпийн одоо тамирчдыг үүдэх арга хэмжээнд оролцсон. Тэгээд тэр тэндээс ихсүүлэл одоо маш том одоо нэр хүндтэй тийм одоо маш том хариуцлага ирж байгаа юм байна гэдгийг ухамсарлал Монголоосоо явсан. За тэгээ гадаад одоо тэр Австралид очиод Олимпийн тоглолтод оролцоход шилдэг тамирчтай яг л зэрэгцээд яг нэг бассейнд бие алаалт тийм яг нэг бассейнд одоо тэмцээндээ оролцсон нэг байранд амьдран хооллно гэд ингээд бүгд яг л хажууд байгаа бич. Тухайн үед бол яг одоо би Александр Поповын тухай ярмаар байна л та. Тухайн үед бол яг амжилт нь өндөр байсан. Оросын шилдэг тамирчин, дэлхийн шилдэг тамирчин маш олон удаагийн рекорд амжилтыг тогтоосон. Тийм үнэтэй одоо зэрэгцээл бид нар тэмцээндээ оролцоод явсан. За тэгээд дараа нь одоо нэг 5-6 жилийн өмнө бид нар Александр Поповын нэрмжит улаан өдөд нэг тэмцээн болдгийн бас жил болгоо. За тэнд нь очисон Александр Поповтой тааралцсан. Тэгээд уулзалтад би ярьсан. За та бид хоёр ингээд нэг бассейнд ингээ Олимпиад хамт оролцож исэн. Тэгээ өөрөө бол тэгжлээ. Би бол тэмцээнд орчоод шууд автобусанд суугаад явдаг байсан. Хинтээ яаж
тэмцээнд орсноо би бол анзаараагүй. Гэхдээ яг хуу Монгол гэдэг юмыг бол би сонсч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бидний тэр зорилго биелсэн л байгаа байхгүй тухайн үед тий. Монгол улс усын спортоор сэлтгийм байна, бас усын спорт хөгжиж байгаа юм байна гэдгийг бас харуулах зорилготой явж ирсэн. Тэгэхээр бас маш том үүрэг хариуцлагыг тухайн үедээ бас өөрөө мэдээгүй ч гэсэн бас биелүүлсэн юм байна л гэдгийг би бол тухайн үед мэдэрсэн. 4 олимп. Тий. За Сидней олимпиад би орсон. Дараа нь Афины олимпиад одоо манай ахын хүү Тамир гэдэг. Тамир одоо 8 дугаар ангитай байх та. 8 9 дугаар ангитай байх та. Афины олимпиад 2004 онд оролцсон. За дараа нь Лондонгийн олимпиад дахиад Тамир оролцсон. Тэгээд Дөлгөн 16 оны Риогийн олимпиад оролцсон. Дөлгөн бол манай эгчийн хүүхэд байхгүй. Тэг ингээ хоёр дүү маань олимпиад оролцсон. Тэгээ яг хуу манай гэр бүлээс 4 олимп өмчлөс үзсэн. Шавнар орсон. Одоо Дөлгөнтөө 9 гээд манай тамирчин 16 онд баярын 9. За 12 онд Лондонгийн олимпиад ган төмрийн оюун гэрэл гээд манай шав оролцсон. За тэгээд дэлгэрхүү байна. Дэлгэрхүү одоо Токиогийн олимпиад оролцсон. Ингээ шавнар манаас ингээ үргэлжлүүлээд олимпиад оролцож байна. За ер нь одоо хараад байхад бас манай тамирчдын хүүхдүүд одоо ингээд сэлж эхэлж байна, амжилт үзүүлж эхэлж байна. Ах дүүнэр хамаатнууд ингээд бас 3-4-өөр ингээд бас усан спортоор хичээлж байна. Одоо жишээлбэл инх хүсэл инх тамир гээд ах дүү хоёр бас хоёулаа зэрэгцээл олимпиад оролцож байгаа жишээтэй. Ингээд тэгэхээр бас нэг удан байх шиг байна. Манай гэр бүлийн хүний ган зэрэг гэдэг. За бас сагсан өмгийн олон улсын хэмжээний мастер. За нэг дээр нэмхэн 11 гэдэг багт өөрөө тамирчин байсан 3 удаагийн аварга. За дараа нь хасын үлгүүд гэдэг багийг дасгалжуулж аварга болж исэн. Дараа нь Эрдэнэт Майнерс гэдэг багийг бас дасгалжуулж аварга боллоо. За ингээд 5 удаагийн лигийн аварга. За өөрөө бол одоо ингээд спорт ордны сагсан өмгийн арга зүйчээр ажиллаж байгаа. Хань нүт хоёр бас хоёулаа спортоор хичээлдэг байсан. Спортын орчинд амьдарч ажиллаж байгаа гэдэг утгаараа намайг аягүй сайн ойлгодог. Дан гэр бүлээ хаяад тэмцээн уралдаанд хүүхдүүд авч явна. Өөрийнхөө хүүхдийг хаянгуудаа айлын олон хүүхдүүдийг ингээд аваад явдаг. Тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ажилладаг. Яг адилхан бит хоёр. Ганц зоригч гэсэн тийм тохиолдол байна би ч. Тэгэхээр бит хоёр бие бинийгаа бас нөхөөд гэр бүлээж хаяхгүй, хүүхд шугатааж хаяхгүй тэгсэн ирнэ бас ажил дээр тодорхой хэмжээний амжилт гаргахын төлөө ингээд зүтгэж яваа. Одоо спортод үнэхээр бас одоо бүх амьдралаа зориулсан хоёр л гэж хэлж болно л доо. Тэгээ хүүхдүүд маань бас л энэ спорт ордонд л унждаг байсан. 3 хүүхэд маань гуруулаа л одоо яг ингээд спорт ордонд унждаг. За хүн маань өөр сагсчин болсон. Охин маань волейбол тоглодог байсан. Бага охин маань одоо ингээд бассейнд явдаг бас усан спортоор хичээллээд нэг тодорхой хэмжээний тэмцээн уралдаанд бэлдээд ингээд байж байгаа. Тэгэхээр манайх бол ерөөсөө л нэг спортоос салшгүй ингээд холбоотой салдгүй тийм нэг л гэр бүл байна да. Би бас асуусан. Жони гэж яг ямар учиртай юм бэ? Нэг дээр нэмхэн 11-т тоглодог байхад тэдний багт нэг гадаад тамирчин байсан гэсэн. Тэгээ ган зөриг гэдэг нэрийг хэлж чадахгүй. Тэгээ тухайн нутагт нь бас нэг тийм ган зөргөрхүү тийм залуу хамт найз нь байсан юм шиг байна. Тэр залууг нь Жони гэдэг байсан. Тэгээд одоо манай хүнийг Жони гэдэг л тийм нэртэй болцсон. Тэгэл багийнхан Жони. Тэгэл нэг тийм нэртэй ирсэн дээ. Ер нь бол яг 10 настайгаас энэ спорт ордонд орж бассейнд сэлсэн байна. Одоо тэгээ тасралтгүй спорт ордонтой холбоотой байна. Одоо 37 жил, бараг 40 жил болж байна. Би тамирын дээд сургуулаа төгсөөд бакалавр зэрэгээр төгсөөд тэгээд магистрт нэг жил хагас сураад тэгээ 99 оны 3 сард анх хөдөлмөрийн гэрээгээ зураад тэгээд Эрдэнэт үйлдвэрт орж исэн. Хамгийн анх надад усан спортыг зааж
одоо мэдрүүлсэн хүн бол миний анхны багш Алеников гэдэг Валерий Анатольевич гэдэг нэг орос багш маань байсан. Нэг тийм зигзээсэн их гоё тийм тод яриатай. Тэгээд ингээ айгуу сайн урамшуулдаг. Чи стамондаг байла супер байла гэдэг ингээд айгуу сайн урамшуулдаг. Тэгээд хүүхэд ер нь тийм юмд айгуу амархан автдаг гэж боддог. Тэгээд тэр хүн одоо ингээ заримдаа хүүхдүүдтэй ажиллаж байхад тэр багш маань гэдэг айгуу их санаанд ордог. Одоо бод 40 жилийн өмнөх багш шүү дээ тий. Тэгэл тэр багш маань бол одоо би бол одоо дөр төрх юу гэдгийг ярьж ирсэн хэлж ирсэн бүгдийг сандаг. Тэр хүн бол надад маш их юм маш урам зориг өгч исэн усан спортод дурлуулсан хүн бол тэр хүн. Багш бол биднэрт зааж сургаж бас нэг тодорхой хэмжээгээр чадвараа эзэмшүүлдэг. Нөгөөтэйгөр яг хамт энэ усан спортод хамт секс дугууланд хичээлж исэн одоо найз нөхөд тий. Одоо хэрнээ одоо 10 настайгаас үерхсэн найзууд одоо хэрнээ бид нар холбоотой байдаг. Тэгээ сайхан усан спортоор одоо болтол одоо мастерсын тэмцээн уралдаанд хамт оролцдог тийм найзууд маань байна. Тэд нартай бол одоо усан спорт бид нарыг насан туршийн одоо үерхлийг холбож өгсөн байна. Усан спортоор дамжуулаад бид нар насан туршдаа сайхан үерхцээж байна. Тэд нар маань л бодогдож байна. Ер нь бол яг хөө Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр гэдэг энэ нэр томьёол одоо энэ том айл гэх юм уу тий. Энтэй бол миний амьдрал холбосондоо би бас өмнө нь ч гэсэн хэлжсэн. Маш их баяртай байдаг. Би бол их маш азтай хүн. За тэгээд Эрдэнэтийн нэг давуу талууд байна шүү дээ. Ер нь бол спорт гэдэг юм сайн хөгжиж байна. За бас Орос сургууль сайхан 2 Орос сургуультай байсан. Орос сургуульд суралцж исэн. Одоо хүүхэд залуучууд одоо миний үеийнхэн надаас их чах нар байна те. Тэр бүгд л чөлөөтэй сайхан орсоор ярьцгааж байна. Одоо боловсрал мэрэгжил өндөр байна. За тэгээд спортоос гадна бас манай Эрдэнэтийнхэн гэхээр урлагаараа бас мундаг урлагийн хүмүүс байх шиг байна. Тэгэхээр Эрдэнэт гэдэг энэ хотоор Эрдэнэт гэдэг энэ үйлдвэрээр бахархгүй байхын аргагүй л те. За ер нь бол ингээд тэмцээн уралдаанд явж байхад ялангуяа энэ Оросд явж байхад бол ингээл орсоор чөлөөтэй ярихаар орсууд их гайхдаг. Өө ямар мундаг юм. Та нар ч Монголоос ирсэн бидтэй гэдэг ингээ гэх жишээ нь. Ер нь одоо тэгээд манай Орос сургууль сурдаг хүүхдүүд бол очиод чөлөөтэй ярихаар тамирчид нь хүртэл орсоор ярьдаг. Ямар сони юм бэ гэдэг ингээд тийм юмар бахархдаг ер нь бол. Өө Эрдэнэтийн мичин сэлж чаддаг үстэй. Спортоор одоо волейбол тоглож чаддаг үстэй. Жуудагийнх үстэй чөлөөтэй үстэй гэдэг ингээд бас манай Эрдэнэтийн тийм онцлог байх шиг байна. Тийм утгаараа бас одоо Эрдэнэтийн бид нар маш давуу талтай. Зарим хүмүүс одоо тэрийг мэдрэхгүй л байна. За ер нь бол яг нөгөө усан спорт анх Монголд ингээл хөгжөөд одоо бид нарыг жоохон байх үед одоо оюутан байх үед энэ төр монголчууд нэг усан спорт сонирхдаггүй байсан шүү дээ. Одоо бол сүүлийн үед бол хүмүүс айгүй энэ усан спорт хэрэгтэй юм байна. Ер нь усан спорт гэлтгүй спорт хэрэгтэй юм байна. За нэгдүгээрт эрүүл мэнд талаас, хоёрдугаар гоо зүй, гуравдугаарт хамгийн чухал миний хэлээд идэг хамгийн чухал юм. За яах вэ? Хүүхэд бол мундаг тамирчин болохгүй байж болно. Хамгийн гол нь усанд сэлэх чадвар гэдэг чинь өөрийгөө ямар нэгэн эрсдлээс аврах чадвар байхгүй. Та нар одоо мундаг сэлдэг тамирчин байхалгүй. Одоо техникээр зөв сэлэх одоо тийм чадвар эзэмших 100% чадвар эзэмших албагүй. Хамгийн гол нь усанд өөрийгөө болон одоо хин нэг аврах чадвартай, өөрийгөө аваад гарах чадвартай, тийм шин чадвар, шин одоо дадал гэх юм уу тийм юм эзэмших нь л чухал. За мэдээж бас эрүүл мэнд талаасаа тэр нь бол маш олон юм байгаа. Эрүүл мэнд талаасаа бол 100% бас ямар нэгэн хүнд ачаал өгөхгүйгээр тэгсэн ирнэ. Одоо зүрх, нуруу одоо ямар нэгэн гэмтэл тийм одоо зүйлд бол усан спорт бол 100% маш сайнаар нөлөөлж байгаа. За Эрдэнэт хотын иргэдэд Эрдэнэт хоттой ямар нэгэн байдлаар холбоотой бүх хүмүүст Эрдэнэт хотын 50 жилийн мэндийг хүргье. За Эрдэнэт хотоороо үргэлж
бахархаж, эрдэнэ дотоороо үргэлж гангарч яваарэ гэж хэлмээр байна. Түмний нэг зураг контент